Манай эртний өмнөх 1500 оноос эхлэн Төв Америкийн нутаг дэвсгэрт нэгэн өвөрмөц үндэстэн оршиж эхэлсэн нь Майячууд байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний хөгжил дэвшил улам бүр төгөлдөржиж манай эртний 600 он гэхэд тус үндэстэн нийгмийн зохион байгуулалтанд бүрэн орж анхны сүм хідүүдээ барьж дуусгасан байна. Майя үндэстэн бурханд итгэдэг байсан тул төрийн бүх эрх мэдлийг шашны тэргүүнүүд барьдаг байлаа. Гэвч ард түмнийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахын тулд цэргийн хүч зайлшгүй хэрэгтэй байсан тул явандаа цэргийн томоохон эрх мэдэлтнүүд нийгэмдээ нэлээд өндөр байр суурь эзлэх болсон байна. Гэвч Майячууд өөрсдийгөө бурхны өмч гэдэгт итгэдэг тул шашны тэргүүнүүдийн байр суурь олон мянган жилийн туршид огт ганхаагүй юм. Манай эртний 900 оны үе гэхэд Майягийн хөгжил дэвшил эд оргилд үедээ хүрсэн байлаа. Хэдийгээр шашин төвтэй төртэй боловч газар тариалан суурилсан эдийн засгийг хөгжүүлж одон орон математикийн шинжлэх ухаанаараа тухайн үедээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байв. Мөн тэд эртний Египтүүдийн адил пирамид хэлбэртэй барилга барьж түүнийгээ бурхантай холбогдох гүүр хэмээн итгэдэг байсан юм. Майягийн эзэнт гүрэнд хүний амиар дахил өргөх бол энгийн үзэгдэл бөгөөд ихэнх тохиолдолд бурхнаас хор бороо гуйж шаардлагатай бол хэдэн зуугаар нь хүнээр дахил өргөдөг байлаа. Ард түмэнд шашны удирдагчдаа бүрэн итгэдэг байв. Тухайн үед Майягийн эзэнт гүрэн 12 сая хүн амтай 10 том хотод хуваагдан амьдарч байсан бөгөөд ердөө 20 хүрэхгүй жилийн дотор тэдний бүх том хотууд газрын хөрсөнс арчигдан хүн амынх нь 80% нь амиа алдсан байна. Ийхүү Майягийн эзэнт гүрэн түүхийн хуудаснаас хормын дотор арчигдхан тэр. Тэдний математик, одон орон, эдийн засаг зэрэг бүх салбарууд уналтанд орж шашны тэргүүнүүд нь ч бусдад хэрсгээр адуулсан юм. Тэгвэл чухам яг ямар хүчин зүйл Майягийн эзэнт гүрнийг хэдхэн жилийн дотор сүрүүлэхэд хүрэв. Энэ талаар эрдэмтэд олон таамаг гаргасан бөгөөд маш удаан хугацааны турш судалсаар байна. Гэхдээ энэ бүх таамагуудаас хамгийн ортой нь аимшигт ган юм. Ер нь ган бол хамгийн ор үндэстэй таамагуудын нэг. Учир нь шашны тэргүүнүүд нь бурхнаас хор бороо гуйж хүмүүсийн амиар дахил өргөдөг байсныг эрдэмтэд олж мэдсэн. Түүнчлэн цэвэр ус бол Майячуудын хамгийн гол асуудал байсан бөгөөд бороо орох үед борооны усыг хоримтлуулах зориулалттай асар том усан сангуудыг тэдний бүх хотуудын дэргэдээс та харж болно. Гэхдээ уг таамагийг хамгийн бодиттой болгож байгаа цор ганц зүйл нь судлаачид дэлхийн цаг уурын түүхийг олон жил судалсаны эцэст 6000 жил тутамд нэг удаа тохиолддог цаг уурын онцгой үзэгдэл яг Майягийн соёл иргэншилт мөхөх тэр мөчлөгтөнд таарч тохиолдсон явдал юм. Манай эртний 9-р зууны үед олон жилийн турш борооны үйл Скандинавийн хойг болон Өмнөд Америкт очоогүй болохыг олж тогтоожээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл яг хэд гэдгийг нь мэдэхгүй ч олон жилийн турш дээрх хоёр газарт огт бороо болон цас ороогүй гэсэн үг. Энэ үзэгдэл 6000 жил тутамд нэг удаа давтагддаг аж. Мөн Төв Америкийн бүс нутагт 100 жил тутамд томоохон хэмжээний гам болдог бөгөөд үүнийг Испани булан эзэлтийн үеийн архиваас бодж мэдсэн байна. Тэд Испани эзэнт гүрнээс цэвэр усны тусламжийг маш ихээр авдаг байжээ. Иймээс хур бороо орхоо бэлж ганд нэрвэгдсэн Майячууд өөрсдийнх нь хүн амаар их хэмжээний дахил өргөсөн боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Эцэст нь ард түмэн шашны тэргүүнүүддээ итгэж алдарч өөрсдийн удирдагчдаараа дахил өргөсөн юм. Өөрсдийн удирдагчдаараа дахил өргөснийг маш олон баримтуудаар нотолсон бөгөөд тэдний дээд язгууртнууд шүдэндээ шигтгэх хийдэг уламжлалтай байж харин маш олон тооны язгууртнуудын цогцсыг судлаачид нэг доороос олсон бөгөөд тэдний гавлыг бүгдийг нь яг ижил цөм цохиж алдсан байдалтай байжээ. Гэвч ард иргэд нь удирдагчдаа алаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Нэгэнт бурхан Майячуудаас нүур буруулсан байна. Иймээс усны төлөө иргэний дайн үүсэж хүмүүс нэг нэгнийгээ хөнөөж үлдсэн хідэн ангаж үгсээр уг үндэстэн маш богино хугацаанд газрын хөрснөөс арчигдсан байж болох юм. Үүнээс гадна Майячуудыг харь гаргийнхан хулгайлсан, аимшиг тахалж өртсөн, омог хоорондоо дайтаж нэгнийгээ хятсан гэх мэт маш олон таамагуд байдаг ч эдгээрийн алинаас нь ч ган гих ганц таамагтай энэ дүүсгээс хангалттай нотолгоо олдоогүй юм. Ингээд бодоход тэртээ 900 оны үед 12 сая хүн амтай тухайн үедээ шинжлэх ухаанаараа дэлхийд тэргүүлж байсан уг үндэстэнд хэрвээ ямар нэгэн гай тохиож соёл иргэншлээ нураагагүй байсан бол нийгмийн зохион байгуулалтаа алдаагүй байсан бол 16 дугаар зуунд Испаничууд уг твийг тийм ч амар эзлэх байсан нь юу л бол. Магадгүй өнөө цагт тус төв дуугуул иргэдийн хүчирхэг засаглалтай томоохон гүрнүүд оршин байх байсныг ч үгүйсэхгүй. Магадгүй түүхэнд хэдхэн алхам ганц нүүдэл зөрсөн бол өнөөгийн Америкийн нэгдсэн улс хизээж байгуулагдахгүй байсан ч байж болох юм.